Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсоорой. Шижир алт. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. 6 дугаар хэсэг. Хамгийн түрүүнд ажиллаж байсан цооног дээрэн иржээ. Энэ цооногийг анхлан ухсан компани нь нөхөн сэргээлт гэж сул шороогоор чигжиж дагдаршуулан нөхөн сэргээлт хийнэ гэж халдварцсан юм хийсний дараагаар хуваарийн алт холборлогчд буюу нинжа нар очиж ажилласан тэр байж. Самбаагаар толгойлуулсан хэдэн нөхөд ийм орхигдсон цооногуд дээр ажиллаж шавх руу олж долоосоор амтжсан гэхэд болно. Яг л араатан амтан халуун цуснаас нь амталж зөөлөн махнаас нь идэж ханаад үлдээсэн сэг дээр нь бөөнөрөн очиж өнөөх зэмийг нь улам сэглэж талаар нэг тарааж орхидог цөвөрч хүн шиг. Энэ үйл хэрэгтэн жухам дадлагжин туршлагажхан хажуугаар байгаль ихэн хэвлийг хүндсэн тэдний нүхэн дээр баасны ялаа шиг бөөгнөрч суусаар залуу насны эдийг гутааж яваа улс. Хийх ажлан хийгээд хайснан олоод явчихлгүй хавойрын айл хунарын малаас хулгайлж авч иднэ. Охид хүүхнүүдийг нь татаж чангааж нутгийн залуустаа савл хийвэл түнжин хагарна. Мөнгөтэй компаниудын эсрэг ингэж тэмцэж чадахгүй хэдэн халтар цаасаар нь амаан таглуулчихад адилхан амьдрах гэж ядаж яваа нэгнээ мүлждэг муусан хөдөөнийхэн гэж ирээдлээ цээжэн дэлдэн аарахна. Ийм учраас шижрийг бацаж очиход нээгч айл тос чаван цайлж зам зур тарсан хүмүүсийн хинэнч мэд мэдсэнгүй. Харин үүний оронд шороон замаар тоос татуулан ирсэн машины сургаар морин дээр нь тогтож ядсан согтуу хэдэн эрс давхилтад ирхэн тэр. Ахиж хизээч эргэж ирэхгүй юм шиг аашилж явсан залуусыг хүлээж байсан юм шиг давхиж ирсэн тэдгээр эрс ташуур тулан таахалзаж шижрээс ирсэн учрыг нь Хэкёгхийн асууна. Шижир хариуд нь юун төрөнд тэдэнтэй маргалдаж муудалцах хүсэл хумсын чинэж байхгүйг хэлээд үнэн учраа хэлхийн оронд алдсан юмаа хайж явна гэж худал хэлжээ. Залуусч хизээ мэдгүй морноосон үсэрч бууж ирээд ташууран толгой дундуур нь буулгахад бэлэн харагдана. Азар шижир хизээнэл ямар ч хүнтэн хил аман ололцохдоо сайнны ачаар тэднээс мөр бүтэн болтарч гарав. Бас чгүй авдар архины мөнгө авч салсан залуусыг толгойлж яваа халдсан ярэ түүний мөрөн дээр баруун гараараа алгадаж мөнгө цаас авсандаа дол цохиж байгаа юм биш. Энэ хавар юмтай болсон гэж дуулсан. Бүрэн хээл болоод ирвэл яваарай. Ийшээ баруунхантаа манай нутгийн ганц бие хөгшнийг байдгийн. Гэм нь юм муу харна. Бараг сохор. Тэнд очиж хоног төөрүүлээрэ. Ярддаглаад авах юм бол миний нэрийг хэлээрэ. Лувсан жалцав. Гэжгээд мордоод яваад байгаа. Уйл хэрэг нь харьцангуй саадгүй бүтэж явгаад багхан баярлсан шижир өнөөх бүсгүн гэрийн зүг давхиж гарлаа. Нэг их зайтай биш гэж бодсон ч машинаар хагас цаг гэртээ давгсан залуу хоёр додрон өнгөрсөн бүхнийг эргүүлэн бодож бүсгүйг өрөвдөж байжээ. Надтай уулзах гэж ийм хол явдаг байж шүү дээ. Өөр шөнөр боцоход нэг чулуудаа төхүүлээд өгдөг байж гэж бодон харамссан. Үнэхээр тэр бүсгүй өөрт байгаа бүхнийг зөвхөн шижирт зориулж хар шорон дунд ажиллаж байхад нь ч хоньны шин шөлөөр тасалдаггүй. Савл хийвэл гиз чанаа дээр нь эсвэл толгой шир сайхан хуугалж чанаад бүр заримдан хорхог хийчихсэн л бариад ирдэгсэн. Харин залуу тэр үед энэ бүхнийг анзаарч байгаагүйгэн сая санджээ. Хотоос авчирсан чихэр чимс өчнөн байсан байтал тэндээс ганц алин матгуулж байсан удаагүй. Авахын дон дудсан юм шиг аашилж байсандан ичсэн залуу толгойгоо шаан явсаар зорьсон газраа ирэв. Гэтэл тэнд тал дүүрэн бэлчиж байдаг мал хуу байдган жижигхэн бор гэрн байсангүй. Оронд нь хоосон буур нь үлдэж түүн дээр цэрлэг ногоо дөнгөж соёолж байх нь тэр. Нүүчгэж гэж бодохын төдийд дотор нь хоосорч сүлд болсон явдал толгойд нь харван орж ирэв. Тэдний хийсэн булаа зүйлээс болсон харцаагүй.
гэж бодохдоо өөрийгөө үхтэл буруутгамар санагдана. Өнчин өрөөсөн охиныг юунд тэгтэл их шоглож байв та. Бид ч өөдгөө улс юм. Хөрхий одоо хаана явдаг бол тоо гэж бодсоор захын харагдахгүй тал руу ширтэн зогсож байтал маш шинэ чимээ тэртэгээс гарлаа. Тэр зүгт үнэхээр тоос манаран байх юм. Хэн нэгэн ирж явбал та. Хэсгийн төлөөлөгч машинаас бууж ирээд залуутаа мэд мэдэв. Ловсонгаа сонссон. Та ямар эргээр манай нутагт ирэв? Гэж өрөөс нь нүднийхэн булангаар харж зогсоод байцаах маягтаа асууж юм. Шижир үнэн учран хэлв. Өнгөрсөн удаа тэнд ирэхдээ нэг бүсгүйтэй танилцсан юм. Харин одоо түүнийг олж уулзах хэрэгтэй байна. Хэмээн хэлэхэд хэсгийн төлөөлөгч хариу дууралгүй алааснаас нь тамхи гарган ирж асаагаад цааш алхаад яваад өгчээ. Залуу хэсгийн төлөөлөгчийг ямар нэгэн юм мэдэхээс зайлахгүй гэж сэжиглээд даган алхахвал өнөөхөр өрөөсөн гаран галаасандан хийж газар ширтэн алхах зууран шороо чулуу өшөгч нэ. Тамхин татаж дуусаад тэр одоо энд байхгүй. Тэгэхээр таны зориг биелэх боломжгүй гэсэн үг. Та нутагтаа буцсан уу? Гэж хэлээд машинтан суухаар түргэн алгахад шижир төлөөлөгчийн гараас барин зогсоогоод уучлаарай. Хэрв та мэддэг бол хаашаа нүснийг нь хэлээд өгөөч. Танд тийм чухал хэрэгтэй байгаа мó? Гэж асуухтан хөмсгөн цангитэн ихэд нухацтай гарав. Тийм ээ, надад юм нуугаа юм. Би заавал буцааж өгөх ёстой. Гэж ирж төгдрөн хэлэхэд хэсгийн төлөөлөгч эрүүн дээрэн ургасан цөөн хэдэн саглан эмэрэнгэн хэрэгтэн хэргийн газраа заавал тойрдог гэдэг. Үгүй энэ хүн арай гэж бодон та түүнтэй хэзээс үл толбоо өрсөн юм бэ? Заавч нэлийн дээр үйдэлтэй хэдэн сарын өмнө юм уу та гэд мөн л худал гэлчихв. Хэсгийн төлөөлөгч азар туршлагагүй нэгэн байж таарад түүнийг хэрэгт ямартаж холбогдлохгүй байх гэж бодсон дон бүгдийг хэлж өгч юм. Хэдэн 7 хоногийн өмнө таны хайгаад байгаа хүнийг бид гэрээс нэлээд зайтай газраас жалах судагны орчноос олсон юм. Харахад бол нас бараад 2-3 онсон байсан. Дээл говцсон сэмэрч урагдаад хамаг биеийн хөөж хүрэнтэд харахын эцэсгүй. Царайныхын талаар бодоод толгой өвдөж байна. Хаднаас бодорч унсан юм уу гэмээр том чулууг нүүрэн дээр нь шидчихсэн байсан. Нүүрнийх нь тал байхгүй. Ястал нөгөө дуун дээр гардаг шиг байн өмсдөг дээлэр нь л таньсан да. Хар хөх дээлийг нь харсан хөгшин л таньж сумын төв рүү мэдэгдсэн. Тэгэд та энэ үлдсэн юм хомыг нь яасан юм? Хамаатан садан ах トゥ гэж уусан хаана байдаг юм бэл? Тийм хүмүүс байхгүй. Олон жилийн өмнө энэ талийг чүүхнийг сумын төвд сургуульд байхад нь гэрийнх нь бөөнөр явж байгаад усан досолдчихсан юм гинлээ. Хичээл амрах болоогүй дотор байранд амьдардаг хүүхэд чинь сургуулийн хаяад ганц гэрээр энд амьдраад нэлээд хэдэн жил болсон. Ээж яав нь нутаг усандаа нэртэй төртөө улс байсан болохоор үлдсэн озорсон өнчин охиныг нь татаж чангаа хүн ганцын чинь ээж байгаагүй юм та. Тэгэд хэрэг хийсэн хүнийг олсон уу? Гэж ээрч муран асуугад ч хэсгийн төлөөлөгч сэжиг авсангүй. Гүч. Яста үдсэн харсан хүнгүй. Баримт нотлохоо юу ч байхгүй байсан болохоор тэгсгээд л чон ноход уруулсан болгоод тэргийг хаасан. Харин гэр орон мал хуг нь улсын санд авсан. Өөр өвлүүлчиг аваачаад өгч ах トゥ амраг садан байсан биш. Хэсгийн төлөөлөгчийг явсны дараа залуу гэрийнх нь бөөрөн дээр өвдөглөн сууж баахан ойлов. Хийсэн хэрэгтэн харамссан дан мэдсээр бич туслаагүй дин. Өөрийнх нь тэнэгээс болж бүхэл бүтэн хүний амь үргэцэнд харамсаж суугана энэ. Эхнэрээс нь ч илүү түүнийг халамжлан хайрлаж байсан гэхэд хэлсдэхэргүй гинэн цагаахан охинд учруулсан тавиландан харамсан уйлжээ. Бүх зүйл өөрийнх нь буруугаас болсныг тэр одоо бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байлаа. Хотоос авчирсан чаахан чихэр жимсээрээ гэрийнх нь бөөрөн дээр таваг засч тогоо хэрийн газар ухаад өнөх алтыг нь хийж болъё. Химэн шийдэж байтал тэртээ хол байсан бараан үйл юу юугүй нүүсээр хаяанд нь ирчихв.
Том том тусал магнайт нь унаж нүүрлүү нурсаж эхлэхэд шижир лувсан хэмээх хэрийн хэлснээр ойр буусан хөгшнийд очиж хоног төөрүүлээд өглөө ургахын улаан нарнаас өмнө босч бодсноо биелүүлэе гэж шийджээ. Машин том бушуухан сууж аваад давхив. Ард шаагсаар үлдсэн гэж бодсон бороо өөрийг нь хөөж амүлц жижиг умгар борг гэрийн үүдэн дээр ав. Хаалгадатан орвол галынхан өмнө бүгдийн суух жижигхэн хөгшнөөс өөр хүн гэрд байсангүй. Залуута минь мэдсэн эмгэн хөө минь удахгүй галасхаар хөрмэн тайлаад галд ойр тавь. Нийл хэн орчгоч эмэн харахгүй. Чи өөр хөөл цай цуу олж уугаад хотоодны мохор руу шидчих юм олох нь дээ. Гэж хэлсэн нь нэг л авцалдаагүй санагдана. Харахгүй гэсэн атлан хөрмөн тэгтэл норсныг хэрхэн мэдсэн сонин. Гэрийг тойруулан харвал харавдар дээр тавьсан зургийн юм зул асаасан байжээ. Түүнээс өөр гэрэл тусагчих зүйл байсангүй шижирээ нэгэнт харахгүй юм чин хэмээн бодоод асаагуурынхан бүдэг гэрлийг тусган гэрийг нэгнгүү харж амжжээ. Байдгал нэг гэр. Жирийн нэг хөгшин. Харахгүй болоод ч тэр юм уу нав шигтэй эмх замбраагүй. Хэрэг зоргон ярилцаж мэдсэн хоёр хэсэг дуугүй суух хооронд эмгэн галтгооны хуучин шүүгэнээс хайрсан боорцог гарган ирж чихэн дэрэн сэгсэрч үзнэ. Бодвол дүүрэн дундуур эсхийг мэдэх гэж үү бол та. Шижир өмнөөр нь орж би өөрөө үзье. Та тайван суу та гэж ийдгэр хэлэхэд эмгэн инээмсэглэн хазраас нь барьж үзээд яагаад уйлс юм? Ийм сайн хүү юунд ингэтэл уйлдаг вүлээ гэж асуухан тэр. Шижирийн санаа зовж би зүгээрээ харин жаахан таагүй юм болоод. Дэд тийм биш л байна даа. Хараагүй юм гэд эмээгэн голоод байх хэрэггүй шүү. Хүний 5 мэдрэмжээс нэг нь үгүй бол босод 4-ийг сайн ажилтдаг юм. Эмэн чих сайтай. Бас гар хурууны мэдрэмж их сайн. Бас борхны бэлэг гээд ганц нэг чулуу татаж зоос эргүүлнэ. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook Web-ээр сонсороо.